За сайн байна уу та? Сайн да. Та өөрийгөө танилцуулна өгтөө. Би уг Дорнодын аймгийн Баян уулсан байна. Та Балдны Саял хам гэдэг. За. Да. Баян сумч бурятууд голдуу. Чи бурят олсуудаа тэгээд сүйд харуулын хаалх айлууд байдаг байсан та тэгээд сүйдээ сөөрсөн та улсын сангийн ашиг болохоор газар бүхний хүмүүс ирж ажиллаад холцтой болсон л да. Юу Дорнодын хой тал юу гэх юм даа. Зүүн хойд 60 биш яг хой талд нь. Яг хой талд нь аймгийн төвөөс 200 км л да. За. Чи юу вэ? Сумаас яг хил дээр байгаа. Чи хилийн сумын төвөөс хойцоо Орсын хил 62 км байдаг. За. Би нөгөө түрүүн ч гэсэн танаас бас ганц хоёр юм асууж ирсэн. 50-ад оны хоол гэх чинь 50-ад оны ихэнх гэх юм уу? Таны хүүхдтэй хахад өглөө л малдаа гарахтаа юу идээд явдаг байсан? Та санаж байна уу? Одоо тэр үед чи өглөө шууд юу мэдгүйгээр гарах уу? Үгүй. За. Чи өглөө сайгаа угаад арай шанаж ихэн яхнангаа өлөгдлээ үднэмт чи махал голсон хоолтой байсан да чи. Тэр үед багай тарьяан гэж нэг Улаанбуудаа тарьдаг тэрнээ намар хураагаад нэг айл үрхөт нь бага тэр хэмжээгээр нь хуваадаг. Тэгээд Улаанбуудаатай шүл хоол санаж идэг. Ороо хувь. Чи ороо. Чи тариа тарьдаг байсан юм байна тий. Чи багын тарьяалан гэж нэг юм байдаг бай юм алдаг оног. Чи техник нэг юу байсан юм бол хөрхий тэр яаж тарьдаг байсан юм бол. Яаж тарьдаг байсныг та мэдгүй. Одоо мэдхгүй гараараа сасж татдаг байх байлгүй та өрлөг шиг гэж байхгүй. Харин нэг жижиг морин төсөн пүлөгөрхгүй юм хахалдаг байх л да. Би явж үсгэвдээ манай эгчл явдаг байх л да. Тэр чинь нөгөө яах нь штэ. Айлууд ээлжээд норм маягаар. Чи хүмүүсийг татаж ажилуулдаг да болт ээлж. Тийм байна. Чи тэгээд тариагаа бүгдээ хуваад баг дээрээ нэг жоохон газартай байх юм байна тий. Чим л байн гişгдэ би тэрнээс багатуу байх болоход та ба. Яахгүй. Тэгвэл орой бол ороотой шүлээ чинь. Ороотой шүл орой өглөө араатай аарс халааж явах та өдөр. Тий. Өдөр бол аарс халааж явах. Өдөр аарс халааж явах ороотой шармуудаатай энэ. Шармуудаа бас байсан. Шармуудаа байх л да. Шармуудаа ханаг багай тарьяанд тайтиг байх гэшгүй. Гэхдээ худалдаанаар авдаг энэ агинта. Тий гурил гэш байх хогор байх л да жаахан. Хугаартигээд нэг одоо хэдий байх юм да манайд нэг 3-4 кг гурил өгдөг байх гэж бид таа. Гурилаараа юу хийх вэ? Гурилтэй одоо талхтай шүлэл хэдаа тэгээд нэг тэрийг болгон бууз нэг алааji шалах. Чи алааji чинь заримуд нь болохоор сонгоолнууд энэ төр юм уу шууд пижн дээрээ шаарддаг гэсэн үг юу? Чи тэр танах яад гэсэн. экспортанд л шаарддаг. Суурдаанд уу? Чи суурдаанд л шаарддаг юм л да тоох гээд. Чи суур пижн дээрээ шууд суурдаан. Чи гал дээрээ тэгээд чи суурдаанд хийж тий. Ямар пижнтэй байсан? Одоо яах вэ? Хавар намар Монгол толгод намар жам буухтай ихлээд Монгол толготтой задгай галтай чигээд шавар пешнэ вариат. Өвөлдөө шавар пешнэ. Өвөлдөө зундаа шавар пешн барьдаг. Төйбүү. Үгүй бид шулуугаар л шаварнаар яагаад барьдаг. Төйбүү ховор байсан. Хомор байгаа хангалдээ тийхэд. Чулуу нэг гайгүй тэгшвтер чулуу олж аваад. Чи гайгүй хатгаар дөрвөл жинтөө шулаа тэгээд завхартай шавраар ширгэж бид шавар сахиулаад ширгэж тэгээд. Пилтан ямар шүү юм бэ? Ширэн пилтатай байх юм аа. Тэр дээр үед 20 гарын 30 донд хаана юм мөсти даймаа изөөлгөд 3 сар тэргээр зөөлгөд тэгээд хөлхөнд нь авах пилта гэж 2 нөхтэй ширэм пилтатай хэмэл гэдэг манай. Ам нь ямар байсан? Ам нь минь задгай бидтэй минь хатгар төмрөөр хаан. Тийм байна. Тий. За яха өвөлж тийм хоол иддэг зум ямар шоугод. Зум байханда борсотой шүл явал физиктэй шаруудаатай ороотой шүл. Сагаан будаа гэж бараг байдаг. Сагаан будаа ишин минь хүнд шан
сүттэй шанажил Сүттэй болоо. тэрний хаяа нэг Гоё хоол үүдээ. гоё хоол да. Цагаан идэ. Цагаан идэ бол илүү байсан мэт. Чи сага яхад хонио хагаад л хонио хөхөөрөлөд л өрмөтэй хониога хөр тариг үрээд тэр шинэ хатуу төлөвлөгөөний юу хата сүүгээ төлөвлөгөөтэй малын тасагт тушаадаг. Чигээд тийм хонио ямаага хааж үнэнийхээс үг бол тасагтаа өгч гинэ шүү. Тасагтаа үнэнийг хөөе тасагтаг алуун журмын. Тэгвэл хонь ямаагаа л өөртөө саах. Чи ямаагаа бас саана үтэй. сааха. Ямаа нэх байсан уу, хонь нэх байсан уу? Хоны нэх байсан да ямаа сүтээ байдаг юм л да хоны хөөтэй тэгээд манай ятдаг жамсын тоогоор шинж гэж 80-аад ямаатай гэдэг одоо их олон ямаатай бүл гэдэг. Их ёо за хониороо тараг үрчин. Тэгээд Аарон ээзгийн ямар шүү юм. Ээзгээ шанхтаа сайхан шаруулаан өнгөтэй ээзгээ шанж хатаагаад тэгээд тэрний шинэл өгөл сайн да ичдэг байдал дээ. Тэр шаруулаан ч тостой болохоор тэгж яагаад вэ? Тий хадвшин тийм ээзгээ хоны ер нь хамгийн гол хоол ээзгээ бол тарж байгаа юм шүү. Тий ээзгээ л тарж байгаа юм сайн дахиж шуудаг гэдэг. Тэгээд намар болон хон жахан зөөхө хояагаад за тэрэн жахан хийгээд тэгээд дискуртан тэгээд халаагаа тэгээд тэгэхэд зоон зөөлөргөө чи тэгээд л юулах шингэлдэ манай хөвш. Айлнууд ямар юм мэдхэг илжээ хайм. Чи та нэг сүүг зүгээр уулгачдаг байсан нөө. Чи сүү уулгадаг. Тэгэлээ түүгээс үү шууд уулгач. Түүгээс шууд уулгадаг хэмэлдэ. Нэг аяга л өөхөө. Чи нэг 500 грамын стакан гэх юм костер юм синжтэй. Тэрийгээ арай жаахан дондоорхон хэл 400 грамм байдаг байхаа. Өглөө ороод өглөө л уулгадаг. Бараг өглөөний хоол шахуулчих юм. Чи хоол шахуул болдог юм да байгаа байхад та чи. Тийм байна тий. Шууд саагаад шууд аваад өгчихөө. Тэгээ 53 он хаал байхаа арай дээр бол нэг Орсын нэг дайны дараа яхан үйлдвэрлэлийн нөргөж юм бүтэ гол ирдэг болоо юм л дээ. Тэгээд багаар хуваадаг та. Тэгээд тэрнээс өмнө гурил гэж нэг хоол байгаа ховор байсан юм тийм. Ховор байгаа юм да тэгээд. Гурил их болохоор ч гурилаараа юу хийдэг гэсэн? Одоо боорсох хайраа тэгээд хилээмэ барихад нөгөө шулуун пешиндээ жигнэх та. Тийм байна. Чи талах байдаг. Тийм. Гурил их байхгүй. Тэрнээс өмнө барыг барихч талах байхгүйсэн юм шүү. Тий, барихч гурил байхгүй. Тэгвэл цагаан эдгээр л ерөнхийдөө. Тий, цагаан эдгээр л холсоо тэгш бийгэж байсан та мах хоёр л. Тараг. Чи мах тараг цагаан яас цагаан гэж маань тэгээд аарс бослогож явдаг та. Аарс тий. Юу нэрмэл гэж байна үү те. Чи нэрмэл хэдэг үгүй дээ үгүй л байгаа юм л дээ. Хүмүүс нэг уудаггүй байсан уу 50 танд ямар үдтэй юм. Осоод их зон шиний бүр архин шингууд гэдэг 3-4 яв дамжаад архи уугаад нэрмэл уугаад явж яхад бол залуу хүмүүдүүдтэй тэгээд. Тэгээд намаржан бух болоход зослонгаас тарахада авгаа шүтний ирж бахарх юу хотны дуулдах нэг орой чи салж явах гэж нэг банкет хийж байгаа юм байна чи их шингэлдэ миний баг. Гэхдээ нөгөө яадаг байсан гэд нөгөө ёо данханд архиаг хийгээд сэргийн гадаа тавьчдаг байсан нөгөө орж ирэхээр гадаа угаад явцдаг байсан гэж бас нэг сонссон. Чи тэр дулаан цагт зунаа цагт чигээд гэрт яахгүй дээр чинь ажилтны үний мала хаахад ажилтны байхад данхтай архиа гаргаад өгших гадаа хашааны хажууд хууж ягаад уусгаагаад тэгээд яваад өг уудаг болсоо тэгээд соёлтой уудаг юм шиг. Тэгээд яваад өгдөг. Хэрэлдэж маргалж байгааг сонссноо. Үгүй бали ханаг шиг үвэ. Тийм үү. Нэг ер нь хаширтай гэж тийг бодоогүй байхад их гайгуудаг байсан юм шиг хүмүүс. Таавал тийм дурсамж байхгүй нэ. Тийм цогтойхон ядаргаад байсан гэсэн юм байх. Тийм юм тэр болгон ханаанд ордоггүй юм аа. Тийм байна. Хүмүүс томоотой байж тээ. Манай хөгшин авгүй өгөн гэж бахаар дооход дуртай өгөн тий хотныгаа аяла намайг хөтлөөд архи уугаад тийхэд нь шилтэй архиг уу данхтай архига тавиад өгсөх хаягтайгаар
За. Тэгээд өвгөн уугаад өөрөө барж ятгаараа намдаа уулгаад тэгээд шаванхын хүүхдийг балламлдаа одоо энэ архи уулгаад тэгээд хамгуудуу хийгэж байх. Хоёулаа хогтоод хөтрөлдөөд игээд хотон цавраа явж яах ийм зам байх гэдэг. Хотон гэж хэдэн айлыг хэлээд байна? 7-8 айл байхад шойлсоо. Явгаар явж байхад бодоход их ойр юм. Чи ойрхон 100 сагтуудаа тэгээ тасагт байхад. Нөө Чаван хачин ламдуу хүн байсан уу? Чи агийн хуралд хоон гівшийн дамжаагаар хингүүгэн бай юм ээ. Юу гэж хин нүлээ ярьсан. Тэгээд мал өвөл болохоор журамдаа ороод лам болждаг. Зам болохоор уудаг гэж мөн үү? Лам болоод чи нэг хэсэг хандаа намар өвхө хатаавдаа бүх хашилах хэвдэ. Заавн байхгүй болчихсон тий. Тэгээд яг сагаан хар болоход яшиг даа тэр шин. Юм судар хурна үгээд одоо авдрал дүүрэн номтой. За. Тэрнээ гаргаад игээл тийш 22-3 баянтагтай ном байх шинж хандаг. Игээл хэдийн олон хоног уншдаг юм л да. Олон хоног уншдаг чинь яа гэм бэ? Өдөр ажиллаа хийж ирэл оройдоо унших юм уу? Ер нь өдөржин унших. Тэр номоо уншихад ажил хийхгүй. За баг сарших уу юу? Өглөөгөр бас сайн угааж тийгээд хууна. Өдөржингөө оройжин хугаад унттраа унших өдөр. Яста үгүйсэг алдангүй алгасангүйгээр уншдаг юм. Тэрэндээ шүтлэг аргагүй сайн лам юм би. Тэрнээ яамгүй унших тийгээд баг сар болох уу? Сар болохгүй нэг 10 хоног 7-8 хоног болдог байх. Бараг амралтгүй шахуу унших юм шүү. Зарим өдөр одоо хүнтэй дуугарахгүйгээр уншина. Зарим өдөр юм идэхгүйгээр уншина. Тэр тийм юу өдрнүүд байх тэр ном уншиж яхад. Бигээш хүншин ашаад өвгөн ухаангүй хэрхэл үлэхэд тийгээд тэр хашууд нь лорон дээгүр хөлбөө шидаа тийгээд тэр тавьяатай яахан хай тийгээд байх штэ. За тэр номын хүлээгөөд л те сонсоод байж байгаа юм чи. Тэгээд байх да. За. Тэгвэл ер нь яг дайны дараа хоол унд сайжирсан 53-4 он юм байна. Чи тэрнээ л хойш тэхэндээ тийгээд гэж хамдаг л яа. Эхлээд гурил ирсэн. Гурилны дараа юу ирсэн бэ? Одоо санаж байна уу да? Чи гурил тэгээд гурил саган будаа шаруудаанууд бий болгон гэж юм бид да тэгээд тийм Жимс гин хизээ бий болсон. Жимсг нь энтэр шин хөөлдөө. За. Бараг 60-аад онд уу 70-аад онд уу 58 он хавтай юм будаа. Хамгийн анх ямар жимс ирсэн бэ? Баяулд штэ. Яблак ирдэг байсан. Чихэнд алимлыг ирж ингээс тэгээд тэрний шин жаахнаар ховааж өрхөд агентд ирэх юм. Норм маягаар. Тэр ховаачгээд манай юмтайхаа агентд тосоод ирэхдээ нэг хахад алим асар югшийн шин хандаг л их амттай байгаа юм л да тэр. За хитэн он байдаг. Харин үгүй сургууль жороогүй байгаа. Тэгвэл баг л байсан. Хагас хуваагаад өгсөн байна нэг. Хуваагаад үгүй. Аль тэгж хуваагаад юм өрхөд нэг алим аваад хоёр болгоод асарч өгөх юмгүй мандгүй мөдий. За баярлалаа.